Сайн байна уу? Би Нура эртгэлрүүлгийн төвийн үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч тулмаа байна. Өнөөдөр та бүхэнд хеликобактери гэж юу вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. Хеликобактери гэдэг нь грам сүрэг хотоодны сас бүхүүлд байрлаж хотоод дээд гизний архаг өвчин үүсгдэг нян юм аа. Монгол улсын хэмжээнд 100 мянган хүн амд хотоодны хавдрын тохиолдлын тоогоор дэлхийд 2 дугаар байрыг эзэлж байна. Монгол улсын нийт хүн амын 74-өөс 90% нь хеликобактерийн халдвар авч байсан бөгөөд халдварын шалтгаантай хотоод гизний өрөвсөл нь Монголын хүн амын эрүүл мэндийн тулгымцсан асуудал болоод байна. За манай Нура эртгэлрүүлгийн төвд одоогоор 22 гаруй мянган хүн хамрагдсны 2/1 нь буюу 54.7% нь хотоодны хеликобактери илэрсэн нь хүн амын эрүүл мэндийн тулгымцсан асуудал болоод байна. За хеликобактерийн дамждаг хэд хэдэн арга бий. За нэгдүгээр арга нь болохоор амнаас ам буюу шүсээр дамжих, за мөн тамхи болон электрон тамхиг дамжуулан хэрэглэх хеликобактер дамжих эрсдэлтэй. За дараад нь болохоор нөгөө бохирлогдсон аяга тавг халбах сэрийгээр хеликобактер дамжих эрсдэлтэй. За мөн гарын ариун цэвэр сайн сахиагүй тохиолдол болон ахуйн хэрэглээний усны байдал болон эмнэлгийн багаж тоног зөхөр хэмжээний дутуу хариуцлагаас болж хеликобактерийн халдвар дамжих эрсдэлтэй. За хеликобактерийн үед дараах эмнэлзэн шинж тэмдэг илэрнэ. За нэгдүгээрт нь цээж гашуу оргих, дотор муухаарах, хотоод аюулгүй орчим хүндүрлэх, хотоод аюулгүй орчим халуут өгж өвдөх, хоолны шингэж муудах, хоолны туршил буурах зэрэг эмнэлзэн шинж тэмдэг илэрдэг. За цөөн тохиолдолд хеликобактерийн халдвар үед эмнэлзэн шинж тэмдэг илэрхгүй байх тохиолдол байдаг. За хеликобактерийг илрүүлдэг үндсэн 2 арга байгаа. За нэгдүгээр арга нь шууд арга буюу хотоод дурандаад дурангийн шинжилгээгээр хотоодны састаас эдийн шинжилгээ аваад хеликобактерийг илрүүлдэг 100% илрүүлдэг юм арга байгаа. За хоёрдугаар арга нь болохоор амьсгалын уреазис сорилын тест болон өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх шинжилгээ байгаа. За манай Нура эртгэлрүүлгийн төвийн вакцины шинжилгээндээ амьсгалын уреазис сорилын тестийг хийж байгаа. За энэхүү тест нь болохоор маш богино хугацаанд тухайн үйлчлүүлэгчтэй ямар нэгэн өвдөлт болон зовиргүйгээр за мөн эрүүл ахуйн шаардлага хангасан нэг удаагийн кит тестийн арга ашиглаж байгаараа давуу талтай. За амьсгалын уреазис тестийн арга нь болохоор 94-ээс 95% мэдрэг чанартай болон үр дүнтэй байдгаараа давуу талтай юм аа. За хеликобактерийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэхээр за нэгдүгээрт нь тухайн үйлчлүүлэгч заавал хеликобактерийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. За хэрвээ хеликобактерийн шинжилгээнд хамрагдаад хеликобактер илэрсэн тохиолдолд гэр бүлийн гишүүд болон 16 наснаас дээш насны хүмүүсийг хамруулах шаардлагатай. За эмчийн зааврын дагуу хеликобактерийн эмийн эмчилгээг хэрэглэхээс гадна хяналтны шинжилгээндээ заавал хамрагдах ёстой. За хоёрдугаарт нь эрүүл ахуйн дэглэм баримтлах ёстой. За нэгдүгээрт нь аяга халбаг сэрийг болохоор нөгөө хүн болгоны хооронд тусгаарлах. За аяга халбах сэрийг угааж байгаа порлооныг нь тусгаарлах. За мөн шүдний сойзыг 3 сар тутам солих шаардлагатай. За мөн бага насны хүүхдийг хооллохдоо үлээх болон амнаас ам дамжуулан хооллохгүй байх. За гадуур хоолсон тохиолдолд эрүүл ахуйн дэглэмийг сайн шалгах хэрэгтэй. За мөн хоолны дэглэм маш чухал. За шарсан, хуурсан, хайрсан, өөх тостой, дашилсан, нөөцлсөн хүнсний бүтээгдэхүүнээсээ татгалзаад хоолой айлуулах чанаад буцалгаад жигнээд багаар ойр ойрхон хэрэглэх. За мөн хорт зуршлаас зайлсхийх хэрэгтэй. Согтууруулах ундаа болон тамхи хийжүүлсэн ус ундаанаас татгалцснаар хеликобактерийн шалтгаанд хотоод гидсний архаг өвчнөөс 100% буюу бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Эрүүл энхийг хүсье. Эртгэлрүүлгийн шинжилгээндээ тогтмол хамрагдана.